Манай их Монгол хамтлаг маань 2012-д байгуулагдсан. Монголын үндэсний язгуур урлагаа Монголдоо болон дэлхийд танилцахын төлөө үйл ажиллагаа эхлээ явуулж байна. Манай хамтлаг маань 6 хүний бүрэлдэхүүнтэй 2 морин хуур, ятаг, их хуур, цохирлим гэсэн хөгжмийн зэмсгүүдээс бүрддэг. Манай их Монгол хамтлагийн уран бүтээлчид маань соёл урлагийн их сургууль болон хөгжим жиндээ сургуулийн төгсгөөсөн мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг мэргэжлийн хөгжимчд байгаамаа. Бид нийслэлийн Улаанбаатар чуулгад харьяалагддаг. Бид этник ойртол чиглэлээр уран бүтээлээ төрөвдөг. Энэ бол Монголынхаа язгуур урлагийг орчин цагийн өнгө аястай дээрс Азид орон тахны хөгжмийн урсгалтай хослуулан уран бүтээлээ төрөвж байгаараа бидний онцлог байгаамаа. Манай хамтлагийн уран бүтээлийн өнгө аясыг тодорхойлж өгдөг нэг хөгжмийн зэмсэг бол цохиур хөгжмийн зэмсэг байна. Цохиур хөгжмийн зэмсгээ бид өөрийн үндэсний манай цохиур хөгжмийн зэмсэг дотор бол одоо дуу дарам, хингэрэг гэх мэтийн цохиур хөгжмүүд байдаг. Тэд нар маань одоохондоо яг бүрэн боловсрогдож одоо гарсан хөгжмүүд байх учраас бид хингэргээ энэ Африкийн дижембе гэж хөгжмөөр ашиглаж одоо энийг үндэснийхээ хөгжмөдөө морин уртайгаа тийм уран бүтээлтэй хослуулж хэрэглэж байгаа. Мөн энэ кажон гэж ийм хөгжим байгаа. Энийг бас уран бүтээлтэй ашиглаж байгаа. Энийг ашигласнаараа одоо бид нар тэр ориентал чиг хандлагыг гаргаж байгаа юм болов уу гэж бас өөртөө бас дүгнж бодож байгаа. Манай хамтлаг байгуулагдаад одоогоор нэг цомогтой энэ их Монгол гэсэн цомог гаргаад болсон байгаа. Энэ цомогт маань Монгол ардын уртын дуу, Монгол ардын дуу, мөн Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс мөн өөрсдийн зохиолж бүтээсэн уран бүтээлүүд багтсан байгаамаа. Тухайн хийсэн бүтээлд маань бүх хамтлагийн бүх гишүүдийн санаа орсон байдаг болохоор бас бидрийг яг илэрхийлж чадах сайн зохиол гарч чаддсан болов уу гэж бас боддоо. Монгол ардын дуу Жинжит ирлээ, Бурайд ардын дуу Заян аваа хэн бүтээлүүдийг бид нар өөрсдөө хим химнэлт тохируулан найруулж тоглохоос гадна өөрсдөө энэ бүтээлдээ дуулсан байгаа. Чон алтан тал гэдэг энэ бүтээлүүдэд бол Монголын уламжлалт өв соёлын нэг болох хөөмийг төлхөө оруулсан байгаа. Тэрийн өнгө сонсоод барах хэмээгүй төмөртэй хэцдэрдэж харагдсан хэмзэрэнатын чонног хэмээн чонны чихэн холмоски гажчих хүртэл тэрэг хэдэг онцон тайсан ямар чамтай ярды өсөн нэрвс хэдэг хөр боролч нот хайрсан нүхлийн үчиг бацар шүүлсэн гэж сатлын явахын төлөөг бүэнд нэмиг орож хөр мэрдсэн бэлтэр өглөө төрөө дөрөж оцсон гэж чамбахаар ерөөсөс тэнгэр хэлж Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдээр зохион байгуулагддаг язгуур хамтлагуудын нэгдсэн тоглолтод манай хамтлаг 2 жил дараалан оролцсон. Би их Монгол хамтлаг болон үндэснийхээ өв соёл гайхамшигт хөөмийн бүтээлийн дуу мөрөө хуралдаж болдог. Яагаад гэвэл бид гадаадын том тайзан дээр тоглох болон тоглолтоо зэрэгт үзүүлэх болон үзэгчд маань маш халуун дотноор бидийг хүлээж авдаг. Тэр халуун дотн хүлээж авсан тэр мэдрэмж тэр сайхан зүйлээр бид хэд байнга хөглөгдөж өөрсдөө уран бүтээлээ хийдэг байгаа.